Бүгд найрамдах Солонгос улс. Инчон 2025 оны 9-р сарын 11-ний өдрийн 15 цаг 27 минут. Африка ТV-гийн стример Юнжиа шууд дамжуулалт буюу стримийг хийж гэрийнхээ ойролцоо байх далайн эргээр алхаж энгийн өдрүүдийн адил үзэгчдтэйгээ мэдчлээд шууд дамжуулалтаа дуусгаж гин. Харамсалтай нь шууд дамжуулалтаа дуусгаснаас хойш Юнжиатай хэн ч холбоо барьж чадсангүй, мөн гэртээ ч харж ирсэнгүй. Уул нь Юнжиа гэрээсээ гарахдаа оройн холны цагаар буцаад ирчих байхаа хэмээн хэлээд гарсан. Түүний энэ чимээгүй байдалд аав, ээж, найзууд болон олон нийтийн сүлжээний дагагчид нь гайхширч эхлээд байтал тэдэн дээр хизээж хүлээж байгаагүй аимшигтай мэдээ ирсэн нь Юнжиа нас барсан байдалтайгаар олдлоо гэх цагдаагийн газрын дуудлага байлаа. Түүний зохицыг уулын замаар явж байсан аялагчид уулын замын хажууд байгааг олж анзаарч цагдаагийн газарт мэдгдсэн байсан бөгөөд цагдаа нар эхлээд Юнжиаг ууланд аялж яваад осолцсон аялагч байхаа хэмээн үзсэн боловч замын хажуугаас татаж гаргасныхаа дараа дис өөр дүгнэлтэнд хүрсэн байдаг. Учир нь бүсгүй зүгээр л замын хажуулан унаад гэмтэл авч нас бараагүй гэдг нь ил харагдаж байсан ба хоолой дээр нь боомлж хөнөөсөн уул мөр байснаас гадна бие болон нүүрэн дээр нь олон тооны хөхрөлт зодуурын уул мөр байж байлаа. Юнжиа нас барсан байна гэх мэдээг хүлээн авахаас өмнө аав ээж нь цагдаад мэдэгдэхээр зэхэд байсан боловч сургаггүй алга болоод ердөө хитгэн цаг болж байсан учраас төр хойшлуулсан байсан аж. Эндээс хэн яах гэж дүүнгэж 20 нас гарч яваа бүсгүйг хөнөөс юм болоо гэдэг асуулт гарч ирж байна. Хариулт нь Марс сонирхолтой. Ам хохирогч Юнжиа нь бүгд найрамдах Солонгос улсын хамгийн алдартай стрим сувгуудын нэг болох Африка ТV-гийн стример байсан бөгөөд бусад олон нийтийн сүлжээнүүд дээрээ 300 мянга гаруй дагагчдтай инфлюенсер байсан юм. Энэ сувгаар дамжуулан стримерүүд стрим хийж орлого олох боломжтой байдаг бөгөөд дамжуулалтыг нь үзэж байгаа хүмүүс стикер, бөмбөлөг гэх мэт захимд өрснүүдийг худалдан аваад түүнийгээ стримерүүд лөө илгээж стримерийг дэмждэг юм байна. Нэг хүн нэг стримээс хэдэн ч төгрөг хүлээн авах боломжтой. Мэдээж сонирхолтой бичлэг хийж байж л олон хүмүүс сонирхож үзэж, дээрээс нь байнгын үзэгчдтэй болж мөнгө олох боломж бүртгэх нь ойлгомжтой. Юнжиа стрим хийгээд тийм ч худаагүй байсан боловч аль хэдийн өөрийн гэсэн үзэгчдтэй болж амтсан байснаар зогсохгүй байнга их хэмжээний мөнгөөр бэлэг барьдаг шүтэн бишрэгчтэй хүртэл болоод амтсан байдаг. Хар муур гэх хэрэглэгчийн нэртэй үл мэдэгдэх нэгэн хүн Юнжиагийн стрим болгон дээр орж ирж бэлэг өгөх болсон бөгөөд бусад үзэгчдтэй харьцуулахад их хэмжээний мөнгөний бэлэг илгээдэг байсан учраас Юнжиач тэр бусад үзэгчд нь ч тэр хүнийг маш сайн мэддэг болчихсон байсан. Яг хэдэн стримээр дамжуулан өгсөн болох нь тодорхой биш боловч хар муур гэх хүн Юнжиад нийтдээ 100 сая орчим воны бэлгийг өгчихсөн. Нэг хүн гэхэд хэтэрхий их хэмжээ. Яг уу авч байгаа хүндээ гоё юм шиг боловч яагаад энэ их мөнгийг зөвхөн надад зориулаад цацаад байгаа юм болоо гэдгийг талаас нь бодоод үзэх юм бол нэг л тийм эвгүй мэдрэмж төрүүлэх үз. Хар муур гэх хэрэглэгчийн нэртэй энэ хүн энэ их мөнгийг Юнжиад бэлэг болгож өгч эхэлсэн цагаас ахуулаад байнга шахуул бүсгүйтэй уулзмаар байна хэмээх болсон бөгөөд түүнд тавих ажлын маш гоё санал байна гэх болсон. Гэвч Юнжиа бүсгүйд танихгүй хүнтэй шууд уулзах зориг байхгүй байсан учраас эхэндээ уулзахаас татгалзаж байлаа. Бүсгүй энэ зовнилыг мэдсэн үү гэлтэй хар муур баг багаар өөрийгөө танилцуулж эхэлсэн бөгөөд тэрээр өөрийгөө технологийн компани гүйцэтгэх захирал хэмээн танилцуулаад зогсохгүй Юнжиаг өөрийнхөө компани нүүр царайгаар сонгож брэнд бүтээгдэхүүнийхээ модель болгох хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж байв. Юнжиа хэд хэдэн удаа татгалцсан боловч тавьсан ажлын санал нь өөрийнх нь мөрөөдөж байсан ажлын санал байсан учраас зөвшөөрч уулзахаар болсон. Харамсалтай нь хар муур түүний бодож байсан шиг хүн биш байсан бөгөөд 50 гаруй насны эрэгтэй байсан ба хилээд байсан шигэ компани захирал биш зүгээр л стример бүсгүйд хит донтчихсон шүтэн бишрэгч нь байсан. Юнжиа бүсгүй хар муурны үнэн төрхийг нэгэнд мэдчихсэн тул түүнээс холбоогоо таслах гэж оролцсон боловч тийм ч амар байсангүй. Шууд дамжуулалт бүр дээр нь орж ирж оруулсан пост бүр дээр нь ямар нэгэн байдлаар уул мөрөө үлдээсэн хിവэр байсан аж.
Гэсэн ч Юнжиа хийдэг зүйлээ хийсээр өөрийнхөө амьдардаг амьдралаар амьдарсан хэвээр. Ер нь ухаалаг төхөөрөмжүүд олон нийтийн хэрэглээнд нэвтэрснээс хойш цоо шин нэгэн ойлголт гарч ирсэн нь яхаа аргагүй инфлюенсер гэх ойлголт. Инфлюенсерүүд өөрсдийнхөө амьдралыг олон нийтийн нүдэн дээр ил тод харуулдаг болохоор ч тэрүү эдгээр инфлюенсерүүд бидний хувьд хизээний танил мэд мэдрэмжийг аль хэдийн төрүүлчихсэн байдаг. Гэвч инфлюенсерүүдийн хувьд бол байдал арай өөр. Тэд өөрсдийг нь ямар хүн дагаж нийтэлж буй контент зургуудыг нь үзэж байгааг сайн мэддэггүй. Бас бидэнтэй бэхжилж уулзаж танилцаж байгааг учраас өөрийнхөө улаан пен болсон хүнийг ч бас энэ дэлхий дээр оршин байдгаа гэдгийг сайн мэддэггүй шүү дээ. Стример инфлюенсер Юнжиа амиа алдсан байна гэх мэдээлэл цацагдмагц түүний пенүүд бүгд шахуу яг нэг хүнийг сэжгэлж эхэлсэн. Энэ хүн бол мэдээж Хармуур. Хармуурын жинхэнэ нэрийг Чуэ гэдэг. Чуэгийн хувьд Юнжиад энэ их хэмжээний мөнгийг бэлгэлдэг болохоос өмнө өөр нэгэн стримерт их хэмжээний мөнгө бэлгэлснийхаа дараа дарамтлах оролдлогыг гаргаж улмаар гэмт хэргийн түүхтэй болж байсан хүн байлаа. Хамгийн хачин нь Хармуур хүмүүст ийм их хэмжээний мөнгө засаад байхаар санхүүгийн чадамжтай хүн биш байсан бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй их хэмжээний үртэй үр барагдуулагч нар араас нь байнга шахуу ангуучилдаг нэгэн байсан. Тэрээр Юнжиад зарцуулсан 100 сая орчим воноч гэсэн үр зээл тавьж байж авч өгсөн байдаг. Тэгэхээр Хармуур Юнжиад бүр ингэтлээ л их донцчихсан байсан гэсэн үг. Юнжиа өөрийгөө галзуу шүтэн бишрэгчтэй болсон гэдгээ мэдснээсээ хойш урд өмнө нь стрим хийдэг байсан шигэ чөлөөтэй байж чадхаа болсон бөгөөд өөрийнхөө нэгэн найзад би инфлюенсер эсвэл стример байхаа болчихдог ч юм билүү хэмээн хүртэл хэлж ярьж байсан удаатай. Хармуур тэгэхээр түүний хувьд маш том айдас нь болж чадсан байгаа юм. Стример бүсгүй амиа алдсан хэргийн мөрдөн байцаалт одоо хүртэл үргэлжилж байгаа учраас хэргийн нотлох баримтууд төдийлөн их хэмжээгээр задраагүй байгаа бөгөөд одоогоор задарсан байгаа нотлох баримтууд дээр үндэслэж хэрэг болсон өдөр буюу 2025 оны 9 дугаар сарын 11-ний өдөр яг юу болсон бэ гэдэг талаар ярив. Юнжиа стрим хийхдээ ихэвчлэн өөрийнхөө амьдралыг илэн далангуу харуулдаг байсан бөгөөд стримийнх нь байнгын үзэгчид түүнийг энэ чонд далайн иргэн ойролцоо амьдардаг гэдгийг маш сайн мэддэг болсон байсан ба нэлээдгүй олон удаа далайн ирэг дээрээс шууд дамжуулалтаа хийж байсан. Тухайн өдөрч бас шууд дамжуулалт буюу стримээ далайн ирэг дээр эхлүүлж үзэгчдийнхээ хүссэн зүйлийг хийж стримээ амжилттай дуусгаж чадсан. Харамсалтай нь алуурчин түүний стримийг үзэж байгаад байгаа байршлыг нь олоод мэдчихсэн. Хяналтын камерын бичлэгээр бол Юнжиаг стримээ дуусгаад гэртээ харих замд түүний өмнө Хармуур гинэтгэл гарч ирээд урд нь өвдөг сүгдөөд суучихсан. Энэ үед бүсгүйс хамгаартаж дургу байгаа нь илт харагдаж байсан боловч тэдний дунд яг ямар яриа өрнсөн бэ гэдг нь одоо хүртэл тодорхой биш хэвээрээ. Ийм байдалтайгаар хэсэг зуур болсны дараа Хармуур Юнжиаг машиндаа хүчээр суулгаад бүсгүйн гэрээс 3 цагийн зайд орших уулын зам руу аваад тавьчихсан бөгөөд энэ уулын орчмоор нийтдээ 8 газарт зогсож ажиглалт хийсэн байдаг. Харин энэ хоорондоо Юнжиаг зодож улмаар боомлж хөнөөсөн ба ажиглалт хийсэн 8 газрынхаа аль нэгэнд зогцыг хаях гэж төлөвлөсөн боловч хаа сайгүй аялагчид яваад байсан учраас хайж чадалгүй ингээд уулын замын хажуу руу хайчихсан байхаа хэмээх дүгнэлт гараад байгаа. Гэхдээ Хармуур нэг зүйлийг орхигдуулчихсан. Дэлхийн хамгийн олон гудамжны камертай улсад гэмт хэрэг хийгээд илэрхгүй байна гэдэг юу л бол гэдэг асуудлыг тэр мартчихсан. Хармуур буюу Чуэг Юнжиагийн цогцос олдсноос хойш яг 12 цагийн дараа олж баривчилсан бөгөөд машин дотроос нь хохирогчийн дээнхээ болон цусны толбнуудыг нь олж илрүүлснээс гадна хохирогчийн цогцыг хийж хаяхаар зэхэж байсан маш том чемоданыг хүртэл олсон байдаг. Тэгэхээр Юнжиагийн нас барсан хэрэг гинтийн тохиолдол байгаагүй харин ч урдаас урьдчилан төлөвлөгдсөн хэрэг байсан гэсэн үг. Хармуур буюу Чуэгийн мэдүүлгээр бол тэрээр Юнжиад донцсон болохоор хөнөөгөөгүй. Харин хамтран ажиллах саналыг нь хүлээж аваагүйд хорссон учраас хөнөөсөн. Гэхдээ үгүй л дээ. Хармуур яхаа аргагүй Юнжиад донцсон байсан.
Өөрийнх нь хилээд байгаагаар бол тэрээр шинэхэн инфлюенсер, стример Юнжияг хинч таньдаггүй байхаас нь ахуулаад дэмжиж зогсохгүй, өөрөө менежментийн үйл ажиллагааг 100% гартаа авч алдартай боломгцсон олж байгаа орлогоос нь хуваалцаж нэг ёсондоо Юнжияг холгох санаатай байсан. Гэвч Юнжия энэ саналыг сонсмогцоо шуудхан л татгалзаад зогсохгүй, өөрөөс нь зугатаах гэж оролцсон. Чвэ өмнө нь хэрэгт орсон өнөөх инфлюенсертэй холбоотой хэрэг дээрээ ч бас тэр инфлюенсертэй яг ийм саналыг тавиад гинт хэрэгтэн болж байсан. Уул нь Юнжия бүсгүйч бас түүнийг араас нь дагаад байна гэдэг тал дээр цагдаа дээр өргөдөл гаргачихсан байсан бол арай ч энэ хэрэг гарахгүй ч байх байсан юм билүү. Энэ хэрэг онлайн ертөнцийн анхаарлыг татсны дараа нэгэн алдартай инфлюенсер, стример маш хачирхалтай зүйлийг хэлсэн. Тэр нь хин нэгэн чиний стрим дээр орж ирээд их хэмжээний мөнгө илгээвэл тэр хүнийг шууд блоклоо гэх үг. Тэр хүний бодлоор эрүүл ухаантай энгийн нэг үзэгч тэр их хэмжээний мөнгийг зүгээр л хүнд өгчихгүй. Угаасаа үнэн л дээ. Та эрүүл ухаангүй донцсон хүн л хизээч уулзаж үзээгүй, өөрийг нь байдаг эсхийн ч сайн мэддэггүй хүнд 100 сая вон цацах байх. Хар муурны шүүх хурал одоо хүртэл болоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанч гэсэн хангалттай хэмжээнд дуусаагүй байгаа учраас энэ хэргийн одоогоор ил болсон баримтууд нь ийм байна. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.